аав ээжээс өгүүлж ирсэн удам одоо энэ малынхаа түүхий бүтээгдэхүүнийг идээд шүүдээд тэгээд юм хийдэг бидний бага наснд ингээд одоо хүнс мүнсээ муутахгүй барихгүй юмдаа ингээд хадгалж юм хийж өгч байсан. Тэрнийгээ л одоо дуурайгаад өөрөө ингээд жилтээ юм хийгээд тэгээд дадлганы уутнууд, энэ аягны уутнууд мөнгө аяг хийдэг. Тэгээд энэ шагааны нөгөө дөрвөн бэрхийн олбог тий. Тэгээд иймэрхүү бүтээгдэхүүнүүд хийгээд сууж байгаа хүн байгаа юм. Малын бүтээгдэхүүн юм чи одоо эрүүл мэндэд бол ашигтай л тий. Энэ дотор одоо мөнгө аяг хийгээ хадгалахад харагдахгүй. Мөнгө аяг чи харалчаад бай, дотор нь харалчаад бай. Тэгээд энэ чинь харагдахгүй. Тэгэхээр чи одоо зүгээр хүн бол бас ярьж байндээ борцоо хийгээд энэ сархины юу давсганда борцоо хийгээд ингээ хадгалдаг байсан бол энэ чинь борцыг хадгалахад яахчгүй гэж. Тэгэхээр бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэгтэй байл. Аав ээж бол одоо ингээ арьсны хийгээд юусэн ингээ арьсаа энэ шүүдээд ивдээлээ тий. Тэгээ бидний ч гэсэн бага наснаас одоо дандаа энэ арьсны хийгээд хувцалж ирсэн шүү дээ. Гутал хувтас биднэрт бол. Тэгээд эдний чи идээр шүүдээд ингээ тос одоо идэж уух юмнуудаа хийгээд бидний идүүлж болоод хадгалж болж өг. Ингээд манай хүүхдүүд өдөө сүм малчин болцууд байдаг. Тэгээ хүүхдүүдтэй хэлээ, дүүнэртэй хэлээ тэд нар маань өгөөл ингээд зүмэд бэлдэж өгдөг. Өгсөн. Инженернийхэд инженерист хийж байна нэг намар нэг энэ дээр нэг яхан суусан. Тэгтээ бол зүгээр жижиг малынхаар хийсэн болцоо том гэдэг хон тэгээд ийм том болгож ингэж хийгээд. Энэ бол дөрвөн бэр тогоо энэ юу вэ? Сүнээр байна. Энэ дөрвөн бэр тогоо энэ гараараа барьсан скинүүд байна. Энэ өөрөө хийчихдэг. Эдгээр болохоор аягны уутнууд байна. Мөнгө аяг харагдахгүй. Энэ бол дайд юм байна. Одоо энэ шүүд нь 10 хоног шүүд. Тэгээ авч гаргасан хойно бас 5-6 хоног энийг гişээж идэл элдэж тэгжээж бүр гараараа ингэж жижиг бүр ингэ уурай сайхан болгож дахиж хатаж иврэхгүй тийм болгож тэгээ дараа нь бүтээгдэхүүн юм. Тэгэхээр чи мөчөөс 10 гаруй хоногд зарцуулж үйж тэгжээж бүтээгдэхүүн гарч ирж байгаа байхгүй юу?